За та бүхэнд орой мэнд дэвшүүлье. За энэ хуулийг бол мэдээж одоо санаачж болно. Ийм хууль бол байж болно. Би байнгын орнодор ч гэсэн бас ийм байр суурь илэрхийлсэн. Учир нь ихлээр зэрэг яг уу бид тодорхой эрх мэдлийг захиргааны санхүүгийн томилгооны эрх мэдлийг орон нутгийн шилжүүлэх энэ асуудлыг үндсэндээ сүүлийн 30 гаруй жил ярьж байгаа. Зохи төвшөнд хийсэн зарим тохиолдолд сорилт гарсан, зарим зүйлээр бид бас сорилтоосоо уйлдсан бас үүдсэн алдаанч гарсан. Тэгэхээр зэрэг энэ бол ийм хууль одоо хэлцэж болно гэдэг бол нийт хүнд хэлж байна. Гэхдээ энэ асуудал өөрөө бол бас нарийн эдрээтэй зүйл. Бас тогтцооны хувьд бол хэрвээ буруу шийдвэр гаргах юм бол эрсдэл дагуулдаг нь үнэн. Тэр дагуулсан байдал нь бол манай тодорхой салбар дээр гарсан өнөөдрийн шин зарим үр дагавруудыг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манай боловсролын энэ бол тогтцоо бол энэ асуудалтай байгаа шүү дээ. Тэгээ бид энийг бол зүгээр засаг дарагт одоо даатгаад үлдээчих юм бол боловсролын хөгжлийг өөрөө хариуцаар өөрөө мэдэр гэдэг бол энэ бол байж болохгүй зүйл. Бидний бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр боловсролын бодлого нэг байдаг шиг зохицуулт нь бас нэг байдаг. Ийм практик бид оновчтой байна гэж үзээд энэ ахаа зохицуулт хийсэн юм байна. Гэхдээ мэдээж хэрэг орон нутагт энэ үйл ажиллагаанд бол засаг дарга бас дэмжиж оролцдог бас чиглэл бол бий. Энийг бол бид заавал ярих ёстой. Нөгөө тэгвэр бас би энэ дээр бас зарим зүйлийг ярьж байна шүү дээ. Халамжтай холбоотой асуудал дээр та бүхэн бас эргэж хараач гэж байгаа юм. Халамж бол өнөөдрийн байдлаар бол 7 байгууллагын 13 жишээ нь мэдээлэлээр суурилсан байдлаар 72 үйлчлэгийг нэгдмэл зохион байгуулалтаар өгдөг ийм үйлчлэг болчихсон байна. Шинэ тухайн гишүүн бол энийг сайн мэдж байгаа. Одоо энэ чиглэлээр бол өөрөө бас одоо ажиллаж байсан. Гэхдээ засаг дарга нар сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ халамжийн үйлчлэгийн дотор бид одоо засаг даргын томилгоотой уялдсан байдлаар ямар нэгэн орон нутгийн нөлөөлөл орж ирэх юм бол өнөөдөр хүртэл бид нар явж ирсэн дээр халамжийн шинэ хавтгаарсан эсвэл халамж замбраагүй болгодог гэдэг ийм зөвшөөд гарсаар ирсэн. Энэ зөрчлийг бид өнгөрсөн хугацаанд шийтгэж бас оролцсон. Зарим асуудлын саяны цахим болон мэдээллийг бүрэн байдлаар ашигладгаар бол шийдсэн. Одоо бол харьцан гайгүй. Гэлийг ихнэ энийг бол нэгдмэл байх нь бол практик талаасаа зөв юм байна гэдгийг алуусын байгууллагын бидэнд өгсөн зөвлөмж ингэсэн учраас би энийг зориуд та бүхэнд бас дуулгаж байгаа юм. Та бүхэн энэ хуулийг хэлцэх явцад анхаараач гэж байгаа маа. Боловсрол халамж хоёр бол ийм шинэ бас үндэслэлтэй юм байна. За хүүхдийн асуудлаар бол яг үндэслэл бол саяны миний хэлсэнчлэн хүүхдийн эрх бол жишээ нь бидний хувьд бол онцгой эрх. Энтэй уйлдсан байдлаар ерөнхий сайд өөрийнхөө дэргэд бол үндснийхээ зөвлөлийг ахалдаг. Орон нутагт аймагт бол бас тодорхой аймгийн зөвлөлийг ахлуулад энэ хүүхд хамгааллын хөгжлийн асуудлыг хариуцуулдаг юм байна. Тэгэхээр энэ нэгдмэл байж нэгдмэл удирдлагаар гэхдээ орон нутгаа бол дэмжсэн байдлаар байна гэж. Одоогийн байгаа тогтцоогоор бол санхүүгийн эрх мэдлүүд нь орон нутг руу шууд хойрлогдоод очсон байгаа юм. Байгууллагуудад дагаад захиргааных нь шинэ зохион байгуулалт бол угаасаа нөгөө мэрис зарчимдаа суурьсан төрийн захиргааны албан агшны энэ зохион байгуулалтаар явж байгаа. Тэгэхээр яг саяны 3 байгууллагын тухайд бол заавал шинэ даргын нь бол засаг дарга томилох нь бол тийм ач холбогдолтой зүйл бол биш. Харин эсвэргээрээ шинэ дээрээс нь томилоод саяны удирдлагаа хэрэгжүүлвэл орон нутгах үйлчлэгээнүүд нь боловсролын, халамжийн, хүүхд хамгааллын шинэ үйлчлэг гэсэн үг шүү дээ. Энэ бол үр дүнтэй хэрэг хүрэх тэрнээс гадна уйлдах боломж бол гарч байна. Би бусад тэр 4 байгууллагын тухайд бол та бүхний хэлсэн тэр үндсэлтэй санал нэг байна. Тэгэхээр энийг та бүхэн ажлын хэсэг гарах үедээ бол харгалзаач гэж байгаа. За хувь санаачлагч нар бас энэ дээр бас тодорхой байр суурьтай байгаарай гэдгийг хэлж байна. Баярлалаа.